Та бүхэндээ ороолон зохиолоо үргэлжлүүлэн хүргэж байна. 5 дугаар хэсэг 15. Өглөөний цайн дээр мистер Гарри өнөөдөр бас ан гөрөө хийхгүй гэж зочдоос уучлал гуйгаад шилтгэнийг эзэмшилтэй авах ажил дуусаж байна. Даамл Смит дуганыг нээхээр ажилчид бэлтгэсэн. Цэцэрлэгээс дуганд орсон хаалгыг хааж цоошлоо зогсохгүй шилтгэний 2 дугаар давхраас орсон хаалганы нэг адил битүүлсэн байна гэж Смит ярьж байна. Үүнийг би гайхаж байна. Өөрөө бүгдийг үзнэ гэв. Зочдын зарим нь мистер Гарритай хамт явах санал хүсэлтэй хэлв. Доктор Вейс, Райт, Джеймс нар бас хамт явлаа. Райт хүрлийгээд уг дуугүй үргэлж инээж байсаж явдаг Джеймс ч гэсэн их дүнсгэр байлаа. Агнуурын байшингаас шилтгэнд очих замыг нэгэнд цэвэрлсэн байжээ. Зочдод ангийн тэрэг өгөв. Зарим газраараа нар туссан сайхан талбай бүхий өтгөн ногоон ойн дундуур явхад маш сайхан байлаа. Нэн удалгүй шилтгэний том дааман хаалганы дэргэд хурж ирэв. Шилтгэний эзнийг хүлээж авахаар өнөөдөр дааман хаалганы цоож лацломбыг хэдийн авч онгойлгосон байлаа. Хашааны хог новш, хог ургамлыг бас цэвэрлэн зайлуулжээ. Урдын цагт хашаанд чулуу дэвсэн сайхан тэгшил зассан боловч улирах цагийн эргэлт хэмээгч чулуун дээр чулмөрөө үлдээдэг байна. Хашааны буланд хэрмийн ойролцоо 2 ганц чагтлан хатсан байхыг Гарри үзэж энэ юу вэ гэсэнд хуучин ходог байгаа юм. Чулуун ханан нурсан байна. Хүн унахгүй гэж айгаад битүүлсэн юм гэж Даамл Смит хариулв. Манайд хэдэн ходог байна уу гэж эзнийг асуухад адууны зүцээний тэнхийг тоолохгүй бол 2 бий. Энэ худгаас гадна цэцэрлэгт шинэ ходог байна гэж Миллер хариулв. Хоёуланг нь засаж янзал гэж Гарри тушаалаа. Худгийн тухай ярьж байх зур ажилчид дугны том ширмэн хаалгыг онгойлгох гэж хичээнгүйлэн ажиллаж байлаа. Хаалганы цоожны нүх зай завсраар зутгсан цагаан туулгыг хайлуулж авахд тийм амаргүй байжээ. Тэгсээр зай завсар цоожийг цэвэрлэж гүйдсэн боловч хаалган цоожтой байлаа. Тосгоны ахлагчаас Даамл Смитэд өгсөн бүх түлхүүрийн нэг нь ч таарсангүй. Ийм юм болж магадгүй гэж хашир Смитийн өрсөн төмрийн дархан түлхүүр тааруулахаар ноцолдож эхэллээ. Удаан ноцолдсны эцэст чоож, час, нясхийн онгойж тэрхэн хоромт хаалгыг дотроос нь хэн нэг хүн хүчтэй түлхсэн юм шиг аяндаа онгойв. Төмрийн дархан тухай булд руу гартал цохиулаад хажуу тийш үсрэн зайлав. Онгойсон хаалганаас бөөн тоос шороо нүүгэлтэн хийсэж ирэхэд бүгдээр өөрийн ирэхгүй нүдэ анив. Урчны адлын явдлаас сэтгэл тавгуурхсээр байсан Райт Джеймс хоёр олноос зайдуу зогсож байсан бөгөөд тоостой хамт нэг амтан нисэн гарч ирэхийг харжээ. Тэр бол том саарал сарсан багвахай байлаа. Сарсан багвахай өдрийн гэрэлд юм хардаггүй. Гагцхүү шөнийн цагаар нисэх дуртай байдаг атал саяных тэнгэрт баясгалантай хөрч агнуурын байшингийн зүг нисэн одож нэг мөдлгүй цэлмэг хөх тэнгэрт уусан бараа нь харагдахгүй болов. Саяын сарсан багвахай дуган дотроос гарч ирэх шиг болсон гэж Райтыг хэлэхэд тийм байх ёсгүй дээ. Дуган хаалттай өн удаж байгаа. Хаалганы хүрээ модны дор үүрлэж байгаад агаарын шахалтанд хавчигдхийн ирэхээр үүрээ орхихоос аргагүй болсон биз гэж Джеймс өгүүлв. Би байна шүү, Джейми. Сарсан багвахай хулган мэтийг үзэж чаддгүй юм. Хулганаас айдаг юм. Инээдэмтэй байгаа биз? Олон хүн могооноос айдаг шиг би хулганд харахаараа бэмбгэнтэл чичирдэг юм гэв. Дуган тоос намдаж бүгдээр дуганд ороод маш их эвдэрч сүдснийг үзэж Мэл гайхав. Нэгэн цагт хар цэмбэр бүрсэн ханан нүцгэрч, цэмбэн салбарлан навсайн унжиж, лааны мөнгөн суур хатсан лаврын модтой торох шал дээр хөвлөрч байлаа. Авраам, Исаак нарын амьдралаас харуулсан товойлгомол хөрөг эвдэрч, халцран заримынх нь хамар унаж, заримынх нь адислаж байгаагаар алга болжээ. Цонхонд нь модон сараалж хатсан байлаа. Цонхны дээд тал шилтгэний 2 дугаар давхраас ордог хаалганы хажуугаар цэцэг байсан бололтой эрх хэлхээ унжжээ.
Дугны гол буй өндөр суурин дээр цагаан хоргоогоор гадарсан авс тавиатай байв. Тийшээ очисон 3 гишгүүр дээр хатсан сарнай цацаастай байхагаад давсны хөл талыг хатгамал хийтэй тансаг бүтээлгээр хочжээ. Хар хилэн дээр өнгө бүрийн торго сувс зээглэн хатгамлаж захыг өргөн хүрээ гарган хажжээ. Их уран хийцтэй эд байна гэж Жорж Кейг өгүүлэхэд доктор Вэйс бүтээлгийг харж жинхэнэ сууд мөн байна гэд барьж үзтэл хуруу хүрмэгц өгөрсөн бүс үерэн унаж сувд нь шал дээр асгарав. Энэ авсыг хэнд хийсэн юм бол? Нарийн хэлбэл энэ дотор хэн нойрсож байгаа юм бол? Гарийг дохио өгөхөд төмрийн дархан авсны тагийг өргөсөнд даруй хохорч очлоо. Авс хоосон байв. Доторлсон цагаан пүүсүү, нарийн торон сүлжмэл, туус тэргүүтэн нь үнтэй чихэр боовны сайхан хайрсан мэт харагдуулах аж. Авсны доторх бүх юм нь ялимгүй шаралснаас биш огт муутсангүй маш сайхан хадгалагдаж үлджээ. Гадна тал нь бүр мөсөн илэгдэж муутсан байхад дотор тал нь шинэхнэрээ байж байгаа нь хачирхмаар эрсдэс ялгаатай байв. Энд юу болсон юм бол? Ямар жигтэй хачин явдал болж өнгөрөөвэ? Хөнгөн ирэх хэлхээ хуучин янзаараа. Торон сүлжмэл тууцанд бүр өнгөгдөөгүй байхад нүсэр том лааны суур цэцгийн хувин ойцсон, хар цэм бурагдаж навсайсан, шавардлага нь ойцсон байх юм. Ямар сонио онцгой вэ? Хүмүүсийн дотор бачимдах мэт хэсэг дуугасны дараа мистер Гарри Джеймс тандан. За Шерлок Холмсоо учрыг тайлаарай гэсэнд бүү мэд гэж ширүүхэн дуугарав. Тосгоны ахлагч хажуунаас нь маш эрт олон жилийн өмнө аянга цэглгаантай амар ширүүн аадар бор асгсан гэж манай тосгонд домог байдаг. Хар зүгийн хамаг муу хүчин газар бууж ирээд шилтгэнийг дайрах шиг болсон гэдэг юм. Тэгэхэд шилтгэнийг уулнаас буулгаж хаях шахсан гин. Газар амьд юм шиг овгонож байсан гин. Өвгөн гэлэнгийн залбирал номол хүмүүсийн амийг аварсан юм байх. Хэрв шилтгэн салхинд хийсэн унсан бол тосгон булагдах байсан гин. Энэ явдлыг тохиолдуулан загалмай залах ёслол хийсэн гэж имам маань ярьдаг байсан. Аадар борооны дараа удалгүй шилтгээнийг хайж явцгаасан юм билээ гэж ярив. Үнэндээ газар хөдлөхөд хүнд том юм нь унаж хөнгөн жижиг юм байрандаа үлдсэн байж болох юм. Тэр бол ердийн үзэгдэл гэж доктор хэлв. Таны сая тайлбарласнаар бол шилтгэнд дугнаас өөр газар хүнд ид юм байгаагүй болж байна. Өөр газар ингэтлээ эвдэр сүйцсэн юм байхгүй шүү дээ гэж нэг өвгөн хэлв. Үүнийг хачирах юу байх вэ? Шилтгэний доторхыг засаж янзалсан биз гэж доктор өөрийнхөө зүтгэлээ. Өвгөн мөчөөгөө өгсөнгүй. Дугныг засаж янзалгүй орхисон хачин юм да гэхэд доктор бууж өгсөнгүй. Дугныг хааж битүүлсэн байх шүү дээ гэв. Ингээд дугныг хааж битүүлснийг ямар учиртай гэж чи бодож байна уу? Хэмээн Гарри асуув. За да хүн адилгүй хүлэг болгон жороогүй гэдэг үсттэй. Ван гүн болгоны ааш бааш адилгүй л байж таарай гэж гар дэлгэн хэлв. Хичнээн ярьж яаж маргаатч ямар нэг дүгнэлт хийж чадсангүй. Дугны эвдэрч зүйдсэн хаалгыг битүүлж гагнсан авс хоосон байсан нь онцох хിവэрээ үлдэж ерөөсөө амьдралын баяр баясгалан амсах гэж яарсан залуучууд энэ бүхнийг даруй мартаж орхив. Энэ бас нэг хаалга байна гэж юм бүхнийг мэдсэн, юм бүхнийг харсан байдаг Дамл Смит Гаррид өгүүлв. Үнэхээр дугнаас бунхан тийш хөтөлсөн огцом шат байлаа. Тэндээс хөгц чийг ханхлах тул тийшээ орох дуртай хүн олдсонгүй. Дугныг цэвэрлэж цонхны сараалжийг авч авсыг бунханд оруулж тавь гэж эзэн тушаал өглөө. Шилтгэнд хөл хөдөлгөөн үүмэн шууган дүүрв. Хаалга цонхыг онгойлгон хэдэн арван ажилчин угаас цэвэрлэж аалзны шүлсийг арилгаж байлаа. Смит нэг өрөөнөөс нөгөөд, нэг давхраас нөгөөд нисэх мэтгүйж харин ажилчдыг аашлахтаа аашилж, аргадахтаа аргадан шадамгай шавдуулж байв. Үйлчлэгээний хэсэгт Миллер мөн тийм ажил хийж байлаа. Адууны зүчээ өхөр малын сарвчийг засаж бэлтгэн адуу өхөр нохой авчрахад бэлэн болгож байв. Гарри өөрийн даамал төлөөлөгчдийн ажилд
сэтгэл ханаад тэдний тушаал заавар өгөхөд хөндлөнгөөс үл оролцсон. Гари зочдын зармыг дагуулan бичгийн гэр болгож авсан өрөөндөө орлоо. Тэр өрөөг төрүүчийн эзэн нь бас бичгийн гэр болгон хэрэглэж байсан бололтой. Цонхны дэргэд бичгийн том ширээ, буланд нь номын хідэн шүүгээ тавьж, суухад эвтэйхэн зөөлөн сандал, тамхины жижиг ширээ тэргүүтнийг аятайхан байрлуулжээ. Өрөөний доторх юм бүхэн нь ямар зориулттайг ил харуулна. Өрөөний доторх юм хүм их эрэм зэгцтэй байсан болохоор сайтар цэвэрлэж, салхи оруулсны дараа шинэ эзнээ хүлээж авахд бэлэн болжээ. Гагцхүү том тол хагарч хоосон жааз үлдсэн нь хүний нүдэнд тусаж эвгүй муухай харагдана. Шин тол олж тавихыг бодоорой гэж Гари тэр хавьд эргэлдэж байсан Смитэд хэлв. Захиалсан энтхийн хотоос таарах тол олдоогүй гэж Смит хариулв. Гэрийн эзэн савхан хавцтай хуучин цагийн номыг анхааралтай үзэж байснаа Джеймс тандан. Джеймс, чи энэ эртний номыг авъя гэж байлуу? Авч болно. Дэндүү хуучирсан эртний юм шиг байна. Чамд эндээс олигтой сонин сайх юм олдохгүй л болов. Харин савхан авцсан сонин байна. Би энэ дүрээгөө бол хүний арьсаар хийсэн бололтой гэв. Джеймс номыг авч талархаад эхний нүүр дээр нь эрхэм хүндэт барон Фредрик Сүүнээр тушаалаар энэхүү номыг агтарч Андрен арьсаар бүрж хавтаслав гэж бичсэнийг уншаад. Гари, чиний хэлсэн үнэн юм байна. Хүний арьс муу юм. Бодвол агтчин Андрен арьсыг андаар нь өвчөж авсан байх гэсэнд тосгоны авлагч сүрдэн загалмайлч залбирав. Мистер Джеймс, та тэгээд хүний арьсаар хавталсан энэ номыг авч байгаа юм уу? Агтчин арьсаа нэхэж ирүүл яах вэ? Гэж Жорж Кей тэсгэлгүй асуухад, тийм ээ. Энэ номыг ямар ч байсан би аавна. Агтчин Андред арьсыг нь буцааж өгөхгүй л дээ. Харин чамд үүнийг өгье гэд Жоржд том цэнхэр торгон туудсан зангаа өгсөнд Жорж инээ далтан зангааг ингэртэй хатахыг оролдох зур. Баярлалаа. Би энэ тууцны эзэн хатагтай аим сахих баатар байхыг татгалзахгүй юм байна гэгтэн. Эзэн хатагтайд босоо оруулан байвал яах вэ? Гэж доктор Вэсийг өгүүлэхэд Жорж зангааг алдаж царай нь хугай цагаан боллоо. Тоглож дайжгнахаа болооч дээ. Манай залуу нөхөр тэртээ тэргүүшүн яалгандаг болсон байна лээ гэж Гари хэлв. Зочин гээчд цэцэрлэг дотор жаахан зугаалаад мөр мөрөөхөн тарж оройдоо бүгд дахин цуглалаа. 15. Ширээний ард хөгжилтэйхэн сууцгаалаа. Нэг хүний суудал эзгүй байв. Залуу тайж Рено хайчаав гэж анхаарамжтай эзнийг асуухад морь унаад хот орсон эргэж ирээгүй байна гэж зарц хүндэтгэлтэй хариулв. Ноён тайжийг ирэхэд хоолыг нь халуун байлгаарай гэж Смит аяархан тушаав. Жаа мэдлээ. Зочид дадсан заншлаар хоол сайн идэж ариг дарс бүр сайн муцгаав. Яриа хөрөө хормын төдийч завсарлахгүй үргэлжлэнэ. Дуун түүний онцгонд ярьж барагдшгүй сэдэв байлаа. Үнэн дээр гэхэд толгой гашламар юм баггүй. Авс олдсон нь хүмүүсийн сэтгэлийг гутрааж гуниглуулсангүй. Харин ч авс байсан нь сэтгэл хөдлөх гайхалтай сонин тохиолдол шиг санагджээ. Тийм болохоор Агнуурын байшингийн учир битүүлэг өрөө тасалгаатай холбон янз бүрийн бодол таамаг гаргаж ирлээ. Гэтэл учир шалтгааны нарийн холбоотой шүүн тунгаагаад үзэхлээр бүх таамаглалын ор үндэсгүй нь ил болж байв. Бусдын дотроос доктор Вэсэл альва уран сэтгэмжийн таамгийг бут зохиж чаддаг хэр баргийн юмд итгэдэггүй зөрүүд хүн юм. Ярьж тогтсон магадalсан юм байхгүй мөртлөө нарган шугай намдсангүй. Зарснаар суларсан хундыг дүүргэж завдахгүй байлаа. Оройн зог барьж дуусах шахаж байтал тавцсан тийш гарсан хаалга их чимээтэй онгойж нэгэн зарц гүйхээрээ орж ирэв. Тэр хөвгөн өгтлээ хайсан бололтой харагдана. Хоолны танхимд чимээ аниргүй боллоо. Юу болов вэ? Яриач дээ, чөтгөр алгаж чамайг гэж Смит тэсэж чадалгүй шаардав. Миний буруу биш. Ноён тайж нас орчихсон. Миний буруу биш. Яагаад үхвэ вэ? Хэн үхвэ вэ? Тайж Рено өглөө гэж үү? Хэмээн асуух дуулдаж бүгдээр сандлаа төчгнүүлэн ширээний араас босцгов.
Доктор Вэс айж балмагдсан зарцсан үгэнд аяг хатуу дарс өгөөд үүнийг уучгаад аятайхан яар гэв. Цаатах нь өгсөн дарсыг шуналтай залгилаад дотор нь жаал онгой бололтой. Өнөө орой нар жаргахын үед ноён Смит намайг хот орж маргааш хэрэглэх нэгэн торох пив захиалгаж тушаасан юм. Би хашин борыг имэйллээд явсан. Тушаасныг ёсоор гүйцэтгээд би гихтэн. За мэдээч хэрэг гуанзанд орж аригтай үсттэй гэж Смит хажуунаас нь үгэлгэд. Миний буруу ноён Смит ээ. Гуанзанд орхон орсон. Тэгтээ сохтоогүй гэв. Мэднэ. Нэрээ шүү ноён Смит ээ. Ганцхан аяг пивл. За боллоо гэж Джеймс дуугарв. Ярих юмаа яар гэж Гари ширүүхэн шаардлаа. За би гэртээ харж явлаа. Сар саруулхан байсан. Би зөөлхөн алхуулж явлаа. Улааш шүтнийг давхиж болохгүй гэж загнадаг юм. Ерөөсөө хашин борыг гуйдаад давхих нь халагдаа. За би нуурын дэрэгдүүд 9 минут өнгөрөөд уулууд өкслөө. Хамгийн дөт шулуун зам цэцэрлэгийн хашааны хажуугаар гардаг байсан. Нуур тийш арсан явган хаалганд ойртож явтал хашин бор гинэт урд хоёр хөлөө жийж захтаад хөх мах нь жичирч эхэллээ. Би хараад дотор пал хийв. Явган хаалганы тэнд урт алтан шаргал үсээ сул унжуулсан ногоонууд нь аймаар хурц гэлэлцэж эргэн тойронд нь ад сэтгэрийн утаа манан сунгалсан цагаан хүүхэн зогсож байлаа. Хашин бор хойд хоёр хөл дээрээ боссноо хажуу тийшээ босгов. Би морин зэргийн хүн биштэй. Морь унаж сураагүй. Морь хойд хоёр хөл дээрээ босож цоройхыг бүр үзээгүй болохоор мэдээж мориноосоо унсан. Хашин бор дахиад явчихлаа. Цааш нь гэж Гари товчхон өгүүлв. Миний малгай хийсэд очсон. Бас толгойдоо нэг том булдруутай болсон гэж залуу хөвгөн өгүүлээд толгоогоо барьж үзв. Намайг хэвтэж байхаа оронд өнөөгч нь миний хажуугаар явж өнгөрлөө. Би айх даарах зэрэгсэж эрүү толгой минь зодтолдож эхэллээ. Би яаж босон харайсан явган хаалга руу яаж ухс хийснээ санахгүй байна. Жигүүр ургасан юм шиг хар хурдаараа жирэлгсэн шиг санана гэд залуу ир амьсгаа авч үргэлжлүүлэн талбайгаар гүйж явхад өнөөгч нь бутан зогсож байх шиг санагдахаар нь би байшин руу ухс хийлээ. Тавцангийн тэнд гүйж очиод ноён тайчийг хашлаг дээр сууж байхыг харангуйтаа танилаа. Өнөө өглөө хувцлагт нь би өөрөө тусалсан юм чинь танилгүй яах вэ? Ноён тайчаа гэж хашгиран дуудсан чинь хөдөлсөнгүй. Тавцан дээр гараад мөрөнд нь хурч үтсэн чинь гар нь хүйтэн нүд нь зэхэлсэн байлаа. Тэгт нь үгсэн юм байна гэж мэдсэн. Мистер Гари болон бусад хүмүүс залуу ирийн яриаг чагнахаа болж тавцан дээр гүйлдэн гарав. Тэнд тайж Рено амарч байгаа юм шиг хайсан дээр баган налаад сууж байлаа. Биеийн байдлыг нь ажихад сэтгэл тайван янзтай. Бүрх малгай нь шил рүүгээ хилтийж цэхийд тогтсон хүйтэн нүдтэй аймаар цав цагаан царай нь ил гарчээ. Тайж Рейт фрак урт түрийтэй савхан гутал өмссөн байгаагаад фракийнхаа товчонд удвал цэцэг хатгсан байв. Нэгэн төгсөн нь ямар ч эргэлзээгүй байх тул бүгдээр гуниглан дуугүй зогсов. Тайжийн үхтэл биеийг анхалж харсан зарцын сэтгэд догдлон хөдөлсөн хэвээр байхаагаад лусын охиноос хэрхэн айж зочсноо өөрийн найз зарц нарт ярьсаар байв. Одоо түрүүчийнхээ яриаг нэмж хачирлаад лусын охины хувцсны дороос галууны хөл цохиж байхыг харсан. Түрүү эргэн тойрон ад сэтгэрийн утаа суунаглаж байсан гэж ярьснаа одоо болоход үүл манам бүрхүүлтэй байсан гэж ярьж байв. Цав цагаан хөнгөн шингэн тэр хүүхэн намайг гүйж явахад дагаад нисэж явснаа тавцангийн дэрэгдэх гэрэлтэй талбайд гарч ирж зүрхлээгүй. Тэр бутанд үлдсэн гэж залуу ир яриад цэцэрлэгийн гүн рүү зааснаа. Хүй, тамнэ, хараач тэр бутанд цайраад байж байна хэмээн хоолоогоо чахруулан хүмүүн бишийн дуугаар чарлахад бөө хүмүүс зочин дав хийцгээв. Харвал бутан дотор үнэхээр нэг юм цайран байлаа. Тэр даруй мистер Гари Ахмад Райттай хамт тийшээ очиж үзээд яасан ухаан муутай улс вэ та нар? Манай тогос гэдэг цагаан морь байна шүү дээ
гэж Гарийн уцаарлан өгүүлэх дуулдаж тэр даруй бутнаас талбайд сайхан цагаан мөр хөтлөн гарч ирлээ. Олны айдас дарагдаж дотор онгойн сэтгэл сэргэв. Хөлгүй баяны адууны дотор шилдгийн тоонд орох тэр тогос хэмээх цагаан морийг зочид зарцгүй бүгдээр сайн мэддэг байжээ. Эр хүний имэйл тохоостой тэр морь багтрах шахсан бололтой айхалж амсгаадан амнаас нь цагаан хөөс захарч байлаа. Агтчин өвгөн морины хүзүүг илэн таалж хөөрхий чамайг минь ноён тайж сүйтлэх шахажтэй. Морио хайрлаж яваарэ гэхэд заа гэдэл байсан юм шүү гэж өгүүлэхэд нь мистер Гари түүний үгийг тасалж одоо тийм юм ярих цаг биш Матвей гэж дургуйсан өгүүлв. Уг нь хөөрхий Рено энэ морио хайрлсан бол өөрөө ч 9 минут байх байсан юм. Зүрхний согогтой хүн морины хар хурдаар давхиж болох уу да гэж докторыг хэлэхэд удвал цэцэг хаанаас олсон юм бол саяхан тасцаж авсан юм шиг шив шинээрээ байна гэж Джеймс ажигласнаа хэлв. Оо ийм цэцэг нуур дээр хичнээн бол хичнээн бий гэж Жорж Кей хариулв. Морины хар хурдаар давхиж яваа хүн яаж цэцэг тасдаж авах вэ гэж Джеймсийн эсэргүүцэхэд нэг ч хүн хариу хэлж чадсангүй. Гэрийн эзний дохио өгснөөр зарцснаар үхтлийг дотогш орууллаа. Оройн зоогийг үргэлжлүүлнэ гэж ярихын хэрэггүй болжээ. Бүгд эрт тарж өрөөндөө орцгохдоо өглөө хот орж нас барагчийг сүүлчийн замд нь нүдэх ажлаар тэнд 3 хоног саатгаар ярьж тохирцгов. Ахмад Райт Джеймс хоёр үг хэлэлцээгүй ээж хэлцэж тохирсон юм шиг Райтийн өрөөнд очицгоолоо. Очоод үг дүүгээ тамхилцгааж зөөлөн сандалд суув. Цаг өнгөрч өрөөнд харанхуй болов. Шөнө дундын хэрд сар дээр гарч өрөөнд сарны мөнгөлөг цагаан гэрэл дүүрч нэн удалгүй сарны туяа мяралцсан солонгорч эхэллээ. Хоёр залуу эр нэгийг хүлээх мэт боловч хаалга хаалттай хэвээр. Хаалганы цаанд бүсгүй хүний хөнгөн алхаа, бошинцны шүрчигнэх чимээ дуулдаж хин нэг нь хөгжмийн чавцыг санамсаргүй хүндсэн мэт пипа хөгжмийн чавтас хангинана. Тэгснээ тагтны хаалга чихрэн дуурайд дахин чив чимээгүй болов. Цаг өнгөрсөөр Райт Джеймс хоёр үүд тогшгож сэрв. Гэгэн өдөр болж өрөөнд нарны хурц туяа дүүрч нарны гэрэл толны суурь дээр тавьсан талстлаг шилэн сав дээр тусан ойж адар хан дээгүүр толборон гялтганана. Райт Джеймс хоёр сандалтаа суусан хэвээр тамхи нь аль хэдийн унтарчээ. Лавтай унтсан байх бөгөөд бүр унтсан бололтой. Хаалга дахин тогшов. Орох түн залуухан зарц орж ирээд эрхэм ноёдыг өглөөний цайнд хүлээж байна. Гашуудлын цаваа хөдлөхөд бэлэн болсон. Болгож ажаам уу гэжээ. Джеймс Райт хоёрын нойр гүйц цэрээгүй юм шиг юу болж байгааг ойлгож ядах боловч хувц сундраа бушуухан засаж янзлаад хоолны танхимд очлоо. 16 3 хоног өнгөрөв. Гариг Агнуурын байшинтаа эргэж ирэхэд дотны үнэнч найз Джеймс, доктор Вейс, Ахмад Райт нар хамт эргэж ирэв. Зочдоос эргэж ирсэн хүн тун цөөхөн. Хүч чадал төгс, эд залуугаараа тайж Виконтийн нас барсан нь сэтгэл амархан хямардаг зүрхний хийтэй хүмүүст эвгүй нөлөөлж, олонх нь яваад өгсний зарим нь шилтгэнийг мэлаах баяр ёслолын үед эргэж ирэхээр амлаж, зарим нь бүр мөсөн яваад өгчээ. Райт Джеймс хоёр хотод хэд хоног сайн унтаж, нойр аваад, сэтгэл тавшран тохорч, бие биеэ илэглэн инээлдэх болов. Джеймс нь хийс үг үзэж хөглсөн адал явдлаа бөөн хий үзэгдэл гэж нэрлэж байлаа. Гари хотоос эргэж ирээд "Сони юу вэ?" гэхэд Тэнгэрийн авралаар юм бүхэн сайн сайхан байна гэж даамлын туслах Миллер хариулв. Гари Смит нарыг хот орсон хойгуур Миллер бүрэн эрэхт хариуцлагатай хүн болж үлдсэн юм. Шилтгэнийг цэвэрлэж гүйцсэн. Цэцэрлэгийн ажил жаахан удаашралтай байгаа. Гэхдээ шилтгэний хавийн хэсгийг нь янз л дуусаад хотыг цэвэрлэж зассан. Ойрын өдрүүдэд хашаанд байгаа хотгийг бас лайдаж үзнэ. Гэхдээ ус гарахгүй янзтай юм билээ гэж Миллер илтгээд нэг хэсэг хулгаж хулгамдаж байснаа үргэлжлүүлэн "Би буруу юм хийсэн байвал мистер та намайг өршөөгөөрэй.
Тэр нэг маш ядуу хүний эхнэр нь уйлж унжаад би яах учраа олохгүй бэрх шалаанд орж оршуулгадан зориулан таны нэрийн өмнөөс 25 тааллер өгч орхисон гэж дуусгахад нь дахиад оршуулга гинэ. Хэний оршуулга вэ гэж Гариг тэсгэлгүй зандрахт нь уг нь тэр хүн манай байнгын ажилчин биш л дээ. Ажил хийсэн тухай бүрт хөлсийг нь өгдөг байсан. Бүр аргаа барсан ядуу айл байна лээ гэж Миллер ихэд зовсон байдалтай өгүүлв. Байзаараа та миний үгийг ойлгосонгүй. Мөнгөнд учир байгаа юм биш. Хэн үгснийг мэдэх гэсэн юм гэж Гариг хэлэхэд манай дугныг онгойлгож өгсөн төмрийн дархан гэв. Тийм хөгшин биш, эрүүл чирэг хүн харагдсан шүү дээ. Тийм ээ. Тэр өдөртөө юм уу нарийн хэлбэр шөндөө өвдсөн юм байна. Муурч унсан юм байх. Хэр ухаангүй байсныг нь мэд хүн алга. Эхнэр нь өглөөл мэдсэн юм билээ. Биеийн тааруухан ч гэсэн бүтэн өдөр ажил хийхдээ үг дүү зөөтэй уруугар яргар байсан гэж эхнэр нь ярьж байна. Шөнө нь дахиад муурч унсан гин. Эхнэр нь хамар өрөөнд унтаж байгаад шар шур хийх, яолох чимээнээр ороход нөхөр нь дахиад ухаангүй хэвдэж байжээ. Өглөө нь босож чадахгүй тэнхээгүй болж бүтэн өдөр орондоо хэвдсэн байна. Шөнө нь чимээгүй нас эцэлжээ. Эхнэр нь аймаар их уйлж байна. Тэжээдэг ганц хүнээ алдсан болохоор аргагүй биз. Тэр тэнэг тариачин хүүхэн нөхрийнхэн сүнсийг сахиусан тэнгэр аваад явсан гэж сэтгэлээ тайтгаруулж байх юм гэж Миллерийг ярихад юун сахиусан тэнгэр гэж Джеймс гайхан асуув. Ийм учиртай төмрийн дархны эхнэр шөнө унтахгүй нөхрөө сахих санаатай байсан юм байх. Мэдээж хэрэг өдрийнхөө ажилд ядарсан хүн удалгүй унтаад зүүдэлсэн юм байх. Юун сахиусан тэнгэр, юун зүүдв гэж Джеймсийг улам гайхан лавлахад тэр тэнэг авгаа өөрөө бол унтаагүй. Татран өвчин туссан гин. Тэдний хэлээр хүн хөдөлж чадхаа байсан ч бүх юмыг үзэж сонсоод байхыг татран гэдэг юм байна. Тэгж байсан чинь толгойдоо тэтэм асаасан тэнгэрийн хувцсан нартай үзэсгэлэнт сайхан хүүхэн хурж ирээд өвчтөе нөхрийнхэн дээрээс тонгойж үнссэн гин. Тэр хүүхэн дараа нь сарны туяа хөлөглөн тэнгэрт нисэн одохдоо нөхрийнхэн сүнсийг аваад явсан гиндэ гэж Миллер яриагаа дуусгав. Дархны үгснийг тосгоны эмч юу гэж тайлбарлаж байна уу гэж Гариг асуухад эмч байгаагүй юм байна. Эмч дуудаагүй гинэ. Тэднийхийг үүлийн үргүй ядуу айл байна гэд би танд түрүүн айлтгсан. Саявтар орон байшин шатаад хаа хавцсан газраа толгой хавчуулдаг болсон юм байх. Смит та маргааш тэр бэлэвсэн авгаан талаар анхаарч санаа тавиарай. Өнөөдөртөө болиё гэж мистер Гари хэлээд зочид найз нартаа мэхий ёсолж Смиттэй хамт ажиллахаар бичгийнхээ гэрт оров. Мистер Гари оройн хоол идэхээс татгалзаж доктор Вэсийг орноосоо эзний суудал сууно гэж гуйжээ. Доктор чадах ятгаараа наргаа наадмын үг ярьсан боловч хоолны үед гэрийн эзнийг байхгүй болохоор тэгсэн юм уу хүмүүс дуушгүй багтай байлаа. Бас бичиг загтал уншсангүй. Пүнш дар суухыг татгалзаж өрөөндөө орцгоолоо. 17. Ахмад Райт өглөөний цайнд хамгийн сүүлд орж ирэхдээ маш их ууртай байх шиг уруул ам нь татвалсан байв. Ширээний дэргэд ирээд ердийн зангаар мэхийн ёслохын оронд том улаан сарны цэцэг шал дээр шидэж дээрээс нь гიშгээд "Ноёдоо, би ямар эм хүн биш. Миний цонхоо сарны цэцэг шиднэ гэдэг чинь наан хэлэхэд тэнэг хэрэг. Үүнийг намайг дайрч доромжилсан хэрэг гэж үзэж байна. Дахиад ингэвэл миний сэлэмний эрийг үзэх болно шүү" гэв. Бүгд гайхан Райтийн өдөөс нэг харж бие биеэ нэг харав. Нягт нямбай үйлчлэл сурсан журамтай зарц Ахмадын дэвсэж аясан сарны цэцгийг авч хяасаа бод үзүүлээд "Энэ хаанаас гараад ирв? Цэцэрлэгт ийм цэцэг байхгүй" гэж хэлэхэд "Шилтгэнд бол би өчигдөр авчирсан" гэж Миллер өгүүлв. Өдөр өнгөрч өгөхгүй их уйдгартай байлаа. Орой үлдсэн бүх улс хоолны танхим цугларав. Хүн их сэрчээ. Бүгд ургар баргаж царайтай байлаа. Гэрийн эзэн нэгэнтэйгүр зочдоо зугаацуулах, нөгөөтэйгүр олон эвгүй юм үзэж шилэргсэн сэтгэлийн амраахын үднээс Карл Ивановичийг нөгөө загтлаа гүйцээж уншно гэж хүсв. Карл Иванович нилээд эргэлзэн түдэж нэг юм хэлэх гэж байснаа сүүлд нь гараа нэгсгсэрч орхиод нүднийхээ шилийг зүүж
За эхлэе дээ гэв. 17 дахь захиа. Альфа, би сүүлчийнхээ захиаг бичснээс хойш энэ захиаг бичих хүртэл ердөө ганцхан хоногийн хугацаа өнгөрсөн боловч энэ ганц хоног нэгэн насны амьдралыг минь эрс суургаж, сайн сайхан, эрхэм ариун юм бүхнийг минь эвдэж орхилоо. Миний хувийн аз жаргал сүйдэв. Ритагийн түүний буруу нь юу байна вэ? Миний гол харлаж, зүрх шимшрэх боловч нүүрэн дээрээ жаргалтай юм шиг байх ёстой болжтэй. Рита тэр шүү. За, дэс дараагаар нь ярив. Би Ритаг өрлөг их үеэл бүсгүйчүүдийн гар дээр орхиж, гэр аж ахуйн талаар заавар тушаалаа өгөөд хот орж өвгөн докторыг ирэхээр явлаа. Миний буусан зочид буудалд намайг анх асуунгууд докторийн гэрийн хаягийг хэлж өгсөн болохоор нэг их асууж сургалах хэрэг гарсангүй. Буудлын давхрын жижүүр нь та түүн дээр очиод нэмэргүй дээ. Доктор хүн эмчилгээ хэдийн болоод гэртээ хүн оруулахаа байсан. Этгээд хачин зантай болсон шүү. Эрхэм таныг би доктор Фриш гээд өөр эмчтэр дагуулж өчье. Маш сайн эмч, манай буудалд байдаг юм. Тус болъё гэхт нь баярснаа хэлээд тэр Фриш эмчтэй уулзахыг татгалзаж, өвгөн докторыг та яагаад хачин зантай болсон гэж байгаа юм гэж сонирхсонд юу гэлтэй юм бэ эрхмээ. Хүн болгон тэгж ярьдаг, ухаан санаа нь муудсан юм уу да гэв. Би очихоор шийдлээ. Хөлсний морь төрөгч намайг хотын захын нэгэн жижиг модон байшинд авчиж өгөв. Хашаанд нь настай авгаа тосож уулзаад доктор хүн үзэхээ байсан хэнийг ч хүлээж авдаггүй гэлээ. Намайг түн дээр оруулж өгнө үү гэд алтан цос атгуулснаар нэвтрэх эрхийг байлдан олов. Намайг үүдний өрөөгөөр дамжуулан дотоод өрөөнд орууллаа. Эхний өрөөнд гойдын юмгүй хотын борчуудын ердийн их огшил тавилгатай аж. Харин дараачийн өрөөнд огтөр шинж төлөвтэй байв. Тэр бол рилүү бүтээгч юм уу, эрдэмтний ажлын байр шиг дүүрэн номтой том хар шүгэ, шилэн сав, реторт, хідэн амтны чихмэл, эцсийн бүлэгт хүний бүтэн арга яс дэргүүтэн тавьсан өрөө байв. Цонхны дэргэд том зөөлөн сандалд өвгөн өрөө сууж байв. Анх хараад би буруу айлд ороод ирээ юу гэж бодов. Тэр хатингар туранхай өвгнийг урдын цагт инээж ханиасан тарган биетэй хүн асан докторыг мөнгөж танихад хэцүү байлаа. Үс нь бүр мөсөн халдсан унаж нүдний томшил зүүжээ. Би хэний дэрснээ мэдээд өвгний нүрийн байдлаас эрхвиш танил төрхийг олж үзсэн бол өвгөн намайг огт таньсангүй. Танд юу хэрэгтэй? Би хүн эмчилгээ болсон гэж өвгөн хэлээд сандлаасаа огцонхон босов. Би нэрээ хэллээ. Өвгөн миний хэлсэн үгийг ойлгоогүй юм шиг хэсэг хөдөлгөөнгүй зогсож байснаа дараа нь хүзүүгээ нэг хачин сунгаж хоолойн чичрэн та хэн бэ гэхт нь нэрээ дахин хэлв. Альфа. Тэр өвгний хичнээн их айж царай нь цааш шиг цагаан болж шилэн шал дээр очиход өөрөө мэдэхгүй байсныг чи харсан ч болоосай. Өвгөн биеэ халахлан хамгаалах гэж байгаа мэт гараа урагшсангаад тийм байх ёсгүй гэж амандаа бөвтнөн хөлн салганан биеэ даалгүй сандалтаа луг хийтэл сууж ёологнон гиншив. Би аяг ус авч өгөөд гарыг нь барин ярьж эхэллээ. Доктор минь та өөрийн хайртай бяцхан Карло хүүг мартаа юу гэд бага насныхаа жижиг сажиг зүйл докторийн өөрийн тоглоом наадам бэлэг сэлтийг дурсан ярив. Өвгөн багаар тайвшин инээмсэглэж эхэллээ. Чи нэрээ Карло муу юм байна. Эрүүл инх байгаа юм байна. Яасан том, яасан сайхан ир болоо вэ? Эх хөрхий. Миний найз чиний эцэг хүүгээ ийм сайхан ир болсныг үзэх хувь өрөөлгүй байж тээ. Эцэн тэнгэрийн таалал тийм байж тээ гэв. Тийм ээ доктор. Би 7 настай балчир цагаас хойш эцэг эхийн барааг хараагүй. Тийм болохоор юу болсныг одоо болтол мэдэхгүй явна гэсэнд өвгөн яагаад ч юм надаас холдох гэсэн мэт биеэ зайлуулан дуугүй болсноо эцэст нь. Чи манай хотод ямар хэрэгээр ирэвэ? Энд хэр удах вэ гэлээ. Өнөөдөр ирсэн. Энд хэр удахыг доктор таны таалал мэдэх хэрэг. Та миний хүсэлтийг зөвшөөрвөл маргааш өглөө хоёул манай шилтгэнд очие гэсэнд өвгний хамаг үе салганан чичирч юу? Чиний овог төрлийнхний шилтгэнд очих гэж үү? Чи тэнд очиж яах нь вэ?
хэмээн уурсан хашгирав. Юу яах нь вэ гэж би шилтгэнд очиж суугаад 2 сар болж байна гэж намайг инээд алдан өгүүлэхэд чи шилтгэнд очиод 2 сар болж байгаа юм байж гэж өвгөн хэлээд шүдэн буюу чухамдаа доод ирэм жижигнэж чи амьд минь эвэрүүл байгаа юм байна. Чи үнэн хэлж байгаа гэж Тэнгэрийн их тагны өмнө тангаргал гэд хоймрын болон руу заав. Тэр болонд Тэнгэр бурхны том жижиг янз бүрийн хөрөг тавьж өмнө нь зул өргөж тахилын ширээн дээр дэлгээстэй судар тавьжээ. Би анх өрөөнд орж ирээ тэр буланг анхаарч ажиглаагүй. Одоо бурхан тахилын өмнө зул өргөсөн хүний бүхэл бүтэн арыг яс тавьсан ийм эрс тэс харш байдлыг үзээд гайхан мэлрэв. Чамд хэлж байна шүү. Тангаргалж загалмайлан залбир гэж өвгнийг шаардахад солиотой хүн бололтой гэж бодоод түүнийг уурлуулахгүй хичээж загалмайлан залбираад их тагны өмнө андгаалъя. Би инх минь эвэрүүл байна гэж ёс журамтай хэлв. Өвгөн ойлгоноч гэхүү нэг хачин гонгинон халааснаас том алчуур гаргаж ирэхдээ чи яах гэж ирв? Яах гэж ирв? Юу хүссэн хүн бэ гэж дахин давтан үйлсээр байлаа. Өвгөнийг гүйцэд тайвширсны дараа би түүнд бага наснаас эхлэн их нутгаа санан мөрөөдөж байсан боловч эцгийн тушаасны зөрчих зүрх хүрээгүй. Хүний газар хүний нутагт суусаар байснаа ярив. Эцгийн гинэт нас орсноор 20 цээр нэгэн тайлагдаж эцэг эхийн цогцост мөргөхөөр ирсэнд бунханд цогцсон байгаагүй ярьсанд байгаагүй юу? Бунханд байгаагүй юм уу? Шинэ бунхныг чи хөдөлгөөгүйз гэж өвгөн баярлан шивнэж их сайн байна. Яасан сайн юм бэ гэж гараа хавиран байлаа. Би юу ч ойлгосонгүй. Ухаан ирэмдэг өвгөн дээр ирсэнтэй ихэд харамслаа. Ийм өвгөө байдлаас яас хийгээд мултрах арга ирэлхийлэн дуугүй байв. Өвгөн бас дуугүй байж эцэст нь чи харийн нутагт хизээ эргэж очих уу гэж асуухад нь би гайхаж эргэж очихъя. Тийм санаа байхгүй. Шилтгэнийг цэвэрлэж засаж сэлбсэн. Хагас сарын дараа хурмаа хийн гэсэн өвгөний нүдэнд дахиад л хэртхийн айсан байдал илэрч. Чи ихнэр авч шилтгэнд бүр мөсөн сууших гэж байгаа юм байна. Ханилан суух үнэ олчихсан юм байгаа биз? Солиотой амтан. Петро өвгөн чам дээр очоогүй юм уу? Эцэг чинь чамайг шилтгэндээ эргэж ирэх ёсгүй. Залуу их нэртэйгээ ирж бүр болохгүй гэж захиж гэрээснийг хэлээгүй юм уу гэж өвгөний хамаг би салганан хашгирав. Энэ мэтээр уйлан гоншигнож орилон хашгираад байхаар нь би залхаж гүйцээд. Эцэг маа надад тиймэрхүү юм огт бичиж байгаагүй. Ерөөс одоо тэр тухай ярихад хожимджээ. Болзоот хүүхэн маань шилтгэнд ирээд байж байгаа гэсэнд өвгөн үрчигнэн ойлгодож гигэн их тагн минь тэр бүсгүйг аварч сойрох нь уу? Карло, энэ нэг зовлонг дуустал эдэлж амсах муу заяанд төрсөн хүн байжтэй би. Одоо яа гэх вэ? Бид чамайг энэ аимшигт аюулаас хол байлгах гэж хайрлаж хамгаалж байсан юм. Тэгтэл чи өөрөө авран хамгаалах бүтээлгийг аимшиггүй хуу татаж хайсан байна. Эцэг чинь Петро бит хоёрыг үхэн үхтлээ энэ нэгэн нууцыг задлахгүй гэж ам өчигт андгай тангаргийн минь авсан юм. Одоо би тэр нууцыг чамд задлах хэрэгтэй болж тээ. Элбэрлэгт их тагн минь намайг өршөөн хэлтрүүлнэ үү? Эрхэм сайн анд нөхөр минь чи надад энэ нууцыг нэг ч хүн амьтанд хэлж болохгүй. Хулганы нүхэнд ч хэлж болохгүй. Би булшнаасаа чамайг харж цагдаж байх болно гэж хэлсэн билээ. Хэв чи одоо миний үгийг сонсож чадах юм бол учрыг ойлгоод намайг уучил. Би тангаргаасаа няцаж тэнгэр тэрсэлсний нүглийг энэ биедээ хураагаачултгай Карлогийн амийг аварч зовлонгоос гэтэлгэх хэрэгтэй байна шүү гэж өвгөн гонигтай бөгөөд ёслол төгөлдөр өгүүлээд тэргүүнээ гашуудалтай мэхийлгэн дуугүй болов. Өвгөний энэ бүх үг ямар нэг дэмэрэл мэт санагдсан боловч би яагаад ч юм түүний үгийг үнэмшиж намайг аимшигт гай зовлон хүлээж байгааг сэтгэлийн зөнгөөр мэдрээд өвгөнийг солиотой хүн гэж бодгоо болов. Би докторийн бодлыг үргээчихвээ хэмээн дуугүй байхын сацуу
надад ямар нөөцийг задлан ярих гэж байгааг нь тааж ядлаа. Хамгийн эхлээд үлэмж их хөрөнгө зөөрөө бодож үнэн шударга замаар хураасан хөрөнгө юм болов эсвэл хүний цусыг урсгаж амийг хөнөөсний үр юм болов хэмээн эргэлзэж хэрэг боломжтой бол гин буруу засаж залруулахаар өөртөө амаагүй. Үгүй, тийм байх учиргүй. Эхийн минь нас барсан эцэг маань буруутай байх нь. Бас тийм байх ёсгүй. Эцэг маань ээжийг үннээсээ хайрлаж 15 жил ханийн үнэн журмыг сахиж байсан бөгөөд өгснээс нь хойш дурсгалыг нь хүндэтгэж байсан. Чухам юу нууц юм бол? Доктор дуугүй сууж дараа нь надаас "Карло, чи бага насаа санаж байна уу?" гэж асуув. Би аль санаанд орсныгоо ярьж эхэллээ. "За чи эхийгээ нас орсныг юу гэж бодож явдгав?" гэж асуухт нь миний дотор пал хийж нуруу руу хүй торгоод явчихв. Тэр нууц нь ээжийн нас орсонтой холбоотой юм болов? Би чиний нэгэнт мэдэх зүйлийг буюу ээж маань могой татгуул зүүдэлснийг, тэр шин хашгирсан, айснаас болоод өвчин тосныг ярив. Дараа нь ээжийн бие засарсан боловч танхимд муурч унснаас хойш өвчин өвдөрсөн юм. Түүнээс хойш ээжийн бие өдөр ирэх тутам муудаж, шөндөө зээжин дээр хүнд юм дараад байх шиг тэр хүнд юмыг аваад хашгиж чадахгүй, дуугарч чадахгүй болдог гэж ярих болсон. Үүнийг чи мэдэхгүй. Аав маань ээжийг цаг үргэл сахих болсноос хойш биеинд жаал засарч эхлэв. Аав хитэн шин дараалан нойргүй хонож ядраад нэг сайн унтаж нойр авахар шийдэж ээжийг өөрийн оронд Пепегээр сахиулах болжээ. Тэр шөндөө ээжийн бие их муутсан. Өглөө нь ээжийн бие шөнө хитэн цагт муудаж эхэлснийг Пепегээс асуухад Пепе өрөөнд байгаагүй учир мэдэхгүй гэж хариулсан байна. Гүн ноёнтныг орж ирэхээр би өрөөнд үлдэж зүрхлээгүй гэж Пепе хэлжээ. Эцэг маань инээд алдаж "Би очоогүй шүү дээ Пепе. Чи юу худлаа яриад байна?" гэхэд ноёнтон таныг тавцангийн хаалга онгойлгоод орж ирэхэд тэндээс хүйтэн салхи хүлээгээд явчихсан. "Та цув нүмерсэн байсан ч би таныг даруй таньсан" гэж шивгчиг өхөн өөрийнхөө зүтгэв. Эцгийн царай ухай дааж "Цааш нь" гэсэнд "Таныг орж ирээд хатан ахын орны хажууд өвдөг сөхрөн суухаар би гараад явсан" гэж Пепе яриагаа дуусгав. "За тийм байж. Одоо явж болно" гэж эцэг маань хэлээд доктор дэш шандаж "Би тэнд очоогүй юм шүү" гэд хэсэг дуугүй болов. "Тийм дээ тийм" гэд өвгөн толгоогоо бүнжгнүүлв. Энэ хэрэг юу болж дууссан, ээжийн өрөөнд хэн орсныг би одоо болтол мэдээгүй яваа гэж намайг үгээ дуусгахад цааш нь яар гэж өвгөн бөвтнөв. 3 хоногийн дараа миний бяцхан дүү Люси орондоо өвчихсөн байсан. Урд оройн өглөө эрт цэрэгээрээ нар мантахыг харна гэж шуух ашиг шулганаад ив ирүүл байсан юм. Катрина өрлөг өглөө нь Жол охиныг сэрхгүй унтаад байхаар гайхаад орны дэргэд очиж үзэхэд Люси хэдийн үхээд биеийг хөшчихсөн байсан гэж намайг яриагаа өргөжлүүлэхэд "Тийм шүү" гэж доктор дахин батлав. Люсиг оршуулж мөн тэр өдөртөө ээж намайг орныхоо дэргэд дуудан аваачиж адислан өрөөгөөд "Маргааш өглөө эрт чи Петротай хамт Нюрнберг очиж сургууль сурахаар явна" гэж хэлээд асгаруулan уйлж намайг үнссэн. Би яаж ч гуйгаад уйлж цөхрөнгөө бараад нэмэр болоогүй. Намайг аваад явсан. Өчнөө олон жилийн дараа ч гэсэн урдын гуниг зовлон сэтгэлийг минь эзэмдэж хоолой минь чинрээд дуугүй болсонд өвгөн дахин толгоогоо бүнжигнүүлж "Тийм шүү тийм. Люсигээс өөр хүн өгснийг санаж байна уу?" гэж асуухт нь "Саналгүй яахав. Тэгэхэд хүүхэд залуучууд голдуу олон хүн өгсөн. Тосгоны сүмийн оршуулгын хонхны дуу манай цэцэрлэгт тов тодхон дуулддаг байсныг би сайн санаж байна. Манай шилтгэнт ч хэдэн хүн өгсөн" гэж хариулав. Дахиад удаан туугүй болов. Өвгөн доктор хүчтэнхээ авъя гэсэн мэд хүн дээр амсгатан альчуур гаргаж гэлэн халзан толгоогоо харчлаа. "За Карло, чи одоо миний яриаг дуулж бай. Чамайг явснаас хойш хүн өгөх нь зогсоогүй. Би шалтгааныг мэдэх гэж ухаан солиортлоо ирсэн. Эмнэлгийн бүх ном судраа эргэн үзэж, нас орсон хүмүүсийг үзэж, ойр тойрныхноос лавлан асууж байлаа. Түүнтэй адил өвчин урд өмнө нэг ч удаа тохиолдож байсангүй.
нэг л төсөөтэй зүйлийг олж мэдлээ. Задалж шинжлэхийг зөвшөөрсөн хүүрнүүдэд бүгдэд нь цус баг байсан. Бас хүзүүнд нь хаяа цээжин дээр зүрхний хавьд толбогж андуурмаар жижигхэн улаан шарх байдаг байлаа. Ингээд л гүйцээ. Ардын дунд дэлгэрсэн тэр хачаа өвчнийг би их сонирхож байсан боловч ээжийн чинь өвчнөд байр цаалтаж сандраад тэр өвчнийг судлахад биеэ бүрэн зориулж чадаагүй юм. Ээж чинь харсаар байтал турж эцэж тэнхээ тамиранд барагдаж байлаа. Би хамаг юм дом эрдэм чадлаа дайшлаад хацрын ягаан уруулын улааныг сэргээж хүч хүрсэнгүй. Үхэх тийшээ хандсан нь илт байсан ч амьдралын хамаг хүч нь нүдэндээ хорсон юм уу гэмээр хоёр нүд нь гэлэлзаад л байсан. Цувтай ноёндны орж ирсэн тэр нэг тохиолдол одоо болтол учир нь олдоогүй байгаа. Тэр явдлаас хойш ээж их чинь нэг ч ганцаарнг нь орхиогүй. Эцэг чинь юм уу? Би ээлжлэн сахиж байсан. Эмийг би өөрөө өгдөг байсан. Тэгээд нэмэр болоогүй. Биеийн сулраад л, улан сулраад л байлаа. Нэг өдөр намайг өөр нэг нас орсон хүн дээр дуудаж аваач. Аав чинь даамалтай ажил хэлэлцээ завгүй ээжээ. Цэцэрлэг твтэж байсан хатан ахайг Катрина харж хандаж байсан юм. Намайг 2 цагийн дараа эргэж ирэхэд өвчтний бие эрс муутсан байлаа. Юу болсон бэ гэж Катринагаас шивгэнэн асуухад онцгой юм болоогүй доктороо. Хатан ахайг амар тайван хэвдэж байтал урд өмнө үзэгдээгүй нэг хачин хар шувуу ирээд цээжин дээр нь суусан. Би тэр шувууг үргэх гэтэл хатан ахай гар сэгсрээд бити үргээ гэсэн өөр юм байхгүй гэж Катрина хариулав. Юм шувуу юм бол Катрина санаанаасаа зохиож худлаа ирж байна уу? Өвчтний зүрх хөөрхөөс айгаад өөрөөс нь асуусангүй. Дахиад 3 хоног өнгөрлөө. Танаа эцэг бит хоёр цэцэрлэгийн талбай сууж хатан ахай ердийн зангаар буудан дээр тосгон тийш хараад хэвдэж байлаа. Нар жаргаж байсан. Хатан ахай дахиад гадаа жаахан хэвтээ гэж гуйлаа. Маш сайхан орой байж үлээ. Бид хоёр дамхилж аяархан ярилцаж суулаа. Шилтгэний тэндээс талбай дээгүүр нэг лут том сарсан багвахай чимээгүйхэн нисэж өнгөрөв. Тасгар байсан. Би тийм тасгар сарсан багвахай байхыг ер үзээгүй. Гэнэт өвчтөе хатан өндийж нааша гэж хашгиран гараа сунгав. 1 минутын дараа орон дээрээ очлоо. Биднийг угсгын очиход нэгэнт амьсгалаа хураасан. Бид ийм юм болж дуусна гэдгийг мэдэж байсан ч гэсэн хатны амьсгал тасарсныг үзээд аянгад нэргүүлсэн юм шиг гөлөж хоцров. Эцэг чинь анх сэхээ авч хүн дуудъя гэж бөглүүхэн дуугараад даагдшгүй их ачаа өрсөн юм шиг говьж тайван явж одлоо. Би талигаа чин хөлд өвдөг сөхрөн суув. Хэдий их хугацаа өнгөрснийг бүү мэд. Өөрөө ухаангүй байсан. Тэгж байтал хүний дуу дуулдаж гал гэрэл үзэгдэв. Тэрхэн хоромд хатны цээжин дээрээс нэг сарсан багвахай босож ниссэн нь хэдэн минутын өмнө бидний харсан сарсан багвахай мөн байв. Сарсан багвахай талбай дээгүүр нэг эргэлдээд харанхуйд уусан далд орлоо. Хатны зөгцийг задалж шинжлэе гэж би ер бодсонгүй. Эцэг чинь хизээч зөвшөөрөхгүй л дээ. Талигаачийн би эрэхтэн мэс шиг уйтан болсон мөртлөө уян налархаа хэвээр байсныг би эмчийн хувьд их гайхсан. Талигаачийг дуган даваачиж тавилаа. Хойтын буян номыг нь уншихаар зэрэгэлдээ хийдээс нэгэн гэлэн ирлээ. Бэлцээсэн нүдтэй улаан хамартай тэр тарган гэлэнг анх харангуут дургүй минь хүрсэн юм. Сөнгө дуутай хүрэн улаан хамартай тэр гэлэнг анх хармагц архит арсанд амиа тавих болсон хүн юм байна гэж би таньсан. Тэр гэлэн ганц шин болоод л талигаач амаргүй байх гэж шалтгаглан хөлс мөнгө нэмэх арх ахиухан өгөхийг шаардав. Хүснийг нь ёсоор болголоо. Дараагийн шөнө миний цээжин дээр бөөн хар юм дараад айх шиг дотор давчтаад нойр хурч өгдөггүй. Би босож алсны дэргэд очиж үцхээр шийдлээ. Дуган шилтгээнээс шууд нэвтрэх зам бий. Би түүгээр явж очлоо. Хашлагын тэнд очиод доош харуул бүрэнхий байв.
Авсыг тойруулж тавьсан өндөр суурьтай зулнууд бүрэлзэж сүтгэнээд гэрэл муутай байлаа. Гэлэнгийн уншлаг уншиж байгаа тахилын ширээн дээрх зул хайлж урсан час нясхийн. Харанхуйд нүд тассан хойно сайтар харуул гэлэн өөрөө дөрвөн мөчөө тэрэлгэн шал дээр хөвтөж цээжин дээр нь цагаан давуу шиг бүтээлэг дэлгээстэй байв. Авсыг санаад хараад би хөшөж орхив. Авс хоосон байлаа. Үнэт бүтээлэг нь ойчоод суурийн гიშгүр дээр хэвтэж байлаа. Би зүудэлж байна уу гэж бодоод нүдээ нухалж нэг үзв. Зулын бүдэг гэрэлд буруу ташаа харагдвуу гэж лавшруулж сайн харав. Авс хоосон нь гарцаагүй хоосон байлаа. Би өөрийн ухаангүй болтлоо баярлаж найрлагын давцангийн тэндээс дугуйн руу хөтлсөн харанхуй нарийнхан шатаар ухаан жолоогүй хөсгийлээ. Би эргэтэн өшөөгүй хөдөлгөөнтэй байсан нь тийм учиртай байд шүү. Гүн унтаж үгсэнтэй адил болсон юм байд шүү дээ. Тэнгэрийн аврал, Тэнгэрийн минь аврал бодол толгойд зурсхийв. Тас харанхуйд би шатаар буух гэж чухамдаа өнхрөн уруудаж дуганд ороод авс тийш угсгийлээ. Тэнгэр, эн чинь юу вэ? Талигаач маань гараа элгэн дээрээ зөрүүлж нүдээ тас анаад байрандаа хэвтэж байна. Орой дэрэн дээр нь тавьсан сарааны цэцэгч мөн тэндээ жаахан хилтээсгээд хэвтэж байна. Дахин нүдээ нухалж, дахин сэрхийг оролдлоо. Авсыг тойрч очиход гэлэнгийн дөрвөн мөч тэрэж толгой нь арагшаа гэдийгээд шал дээр хэвтэж байна. Нөгөө түрүүчийн цагаан давуу нь яагаад алга болов гэсэн бодол төрлөө. Нүдэндээ итгэж ядан санчигны судас лүг хийж байлаа. Үгүй ээ. Хашаан талаас ордог хаалгыг тогшиж байгаа юм байна. Өөрийн ухаантай явж очоод дэгийг мултлав. Шөнийн сэрүүн агаар урсан орж ирэхэд толгой минь дороо сэргэв. Юу болов вэ гэж асуусанд шөнийн манаач хоёр ажилчин дагуулж орж ирээд дотор нь онгойсон янзтай санаа алдаж доктор та байсан юм уу? Миний айсан гэж жигтэйхэн хашаан дотор явж байсан чинь дугны цонхны хажуугаар хүн хөдлөөд байх шиг. Хулгай сэлгэж биш байгаа даа гэж бодлоо. Юмыг яаж мэдхүү тэнгэр минь. Хатан ахаад өдий төдөө очир эрдэнэ гэдэг зүйлттэй байгаа. 100,000 карате клуб бий гэж уул самтын ярьж байсан шүү. Ойртой зочсон чинь юм сүрчигнэх нэг хүн айхалж янзаглан ёолж гиншээдж байх шиг. Би ганцаар орж зүрхлэхгүй гүйж очоод энэ залуусыг дуудаж ирсэн юм гэж ярив. Та нар яг болсон цагтаа ирлээ. Гэлэнгийн бие муудсан бололтой салхинд авч гарах хэрэгтэй байна гэж би тушаав. Хоёр залуугийн нэг нь гэлэнг шал дээрээ сүргэж сан тавьсан ухаантай юм уу? Толгой иргмээр болж байна. Яасан нүсэр өвгөн бэ гэлээ. Энэ үед гэлэнгийн ханцуунаас архины хоосон лон хунаж шалан дээгүр мөрөхөд залуус инээд алдцгаав. Ламт нь нилээд гударчээ. Хэр хэмжээ хэтрүүлсэн бололтой. Даанч ёолж гиншээд байсан юм аа. Хүүхэд минь амар байсан шүү гэж манаач олон үг дэлгэв. Гэлэнг хашаанд гаргаж вандан дээр тавиад ухаан оруулахыг оролдлоо. Тэр даруйд ухаан орсонгүй. Битүү газрын бөгчөн магаар архины ох бүдүүн тарган хүнд сүрхийг нөлөөлсөн бололтой. Ашгүй нүдээ нэв. Нүд нь аймаар мухаа гүлэлцэж байлаа. Би түүнд нэг аяг хатуу дарс өг гэж тушаав. Гэлэн дарсыг шуналтай зэлгэж хоолой нь хэрчгнээд талигаач амаргүй байна гэж хэллээ. Үүр гэгэрч тосгоны тэндээс сүмийн хонх эрт өглөөний мөргөл дуудан хангинах сонсогдов. Би болсон явдлыг сайтар эргцүүлэн бодох санаатай өрөөндөө ороод дэрэн дээр толгой тавьсан дороо таг унтаад өгчээ. Өдөр ердийн байдлаар тайван өнгөрөв. Гэлэнгийн бие бүр мөсөн тэнхэрч гагцхүү талигаач амаргүй байгаа тул дарсыг хувь нэмж өгөхийг хүсв. Нэрв авгаа Пепаг гэлэнд хуутай арх өгж байгааг би хараад тоглоомоор сайхан мэдэрээ Пепа. Гэлэнтэн архинд хордож өгвөл нүглэн чиний толгой дээр буншуу гэсэнд хаанастаа доктороо хийддээ үүнээс баг уудаг юм гэж үү? Арх уусаар байгаа таргалаа биз гэж Пепа хариулв. Шүн би олон сэрсэн ч босоогүй. Өглөө эрт хаалгын минь тэсгэлгүй балбахыг сонслоо. Нэг гай болжээ дээ гэсэн бодол толгойд зэрсхийв. Тэр даруй бэлэн болж хаалга онгойлгол Пепа өмнө маань зогсож байна.
Царай нь гэж царай биш болжээ. Доктороо гэлэнтэн өвчгсөн байна гэж ээж төгдрөн хэлээд сандал дээр Лаки идэл суув. Яаран очлоо. Өчигдрийн нөгөө вандан дээр гэлэн хөвтөж байна. Хэдийн хүчээ. Нүдэн том болж нүүр царайд нь үгтлээ айсан байдал тогтжээ. Эргэн тойрон зарц ажилчид цугларсан байлаа. Гэлэнг хэн хаан байхад нь олсон гэж асуусанд гэлэнгийн зарц урагш гарч ирээд хатан ахын авсны дэргэд шин зулург гэж гүн ноёдны тушааснаар намайг дугунд ороход гэлэнтэн хаалганы дэргэд хэвтэж байсан гэв. Үххээ мэдээд гадагш гарах гэсэн байх. Нэрээ үххээ мэдсэн байх. Дугуун дотуур мөлхөж матсаар хаалганы дэргэд ирсэн байх. Гарт нь үхмэл сарны 2 цэцэг байна. Өчигдөр тосгоноос бүтэн сагс сарнаа авчирч авсны суур дээр асгасан юм. Хөөхий толгойн эргэж ганхахтаа авсны сүрийг түшгэд гартанд алдсан байх. Талигаач хатан ахайг түлхэж унгаагүй нь ямаа да гэх мэтчлэн зарц ажилчид ам булаалтыг ярив. Тэдний яриаг сонсож байхдаа толгой минь хийш өгөж анх удаа цээжний дотор нэгэн учир тодорхойгүй битүү айдас төрсөн юм. Гэлэнгийн өксөн нь ямар ч хэрэгэлзээгүй болохоор чухмыг хэлэхэд надад хийх юм байсангүй. Хэдий тийм боловч өгтлийг өрөөнд аваачиж хувцсыг нь тайчхыг тушаалаа. Би хамгийн түрүүнд хүзүүг нь үзэж жижигхэн цусан толгойтой шарах байхыг төвөггүй оллоо. Тэгэхэд л анх удаа миний толгойд тэр жижигхэн шарах үхэлтэй холбоотой юм байна гэсэн бодол төрсөн. Одоо болтол ийм шарахыг би тоож анхаарахгүй бараг үздэггүй байсан. Энэ удаа сайн үзлээ. Шарах нь жижигхэн боловч судсандаа хүрсэн гүнзгий шарах байв. Хэн юугаар ингэж шархлуулсан байх вэ? Одоохондоо дуугүй байхаар шийдлээ. Гэлэнг оршуулв. Та бүхэндээ Ороолын зохиолын 5 дугаар хэсгийг уншиж төлөвлөв. Та бүхэнд манай сувг таалагдсан бол лайк, шеэр, бас subscribe хийгээрэй. Баярлалаа. Walking down a lonely road, winds of change have caught my soul. Silent whispers, shadows grow. In the dark, we'll never know. Dreams we had now fading fast. Moments slipping, can't hold back. Heartbeats echo, times we passed. Futures hazy, love won't last. I just know that we won't last. I just know that we won't last. I just know that we won't last. I just know